Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгцөн байна да гэж бодоод гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Шинүүдийг хараад гараа. Сакс тоглож байгаа нэгэн тоо гаргаад ингээд нэг номерыг яваа гэж юм те. Эсвэл авах гэж байвал нэг олон улсад авах гэсэн юм шиг хэлэх юм. Энэ бол бэлэг тэмдэлтэй байна. За. Тийм учраас бүх эрдэмтэд өөрсдийнхөө тодорхойлоод соёлын 500 гаруй тодорхойлт байгаа. Та тэр дээр соёл гэдэг нэг үг бичээд тэрнийхээ тухай тодорхойлт бичвэл таны тодорхойлт гэж гарч ирнэ. Соёлын даяаршил, соёлын адил, соёлын өгүүлбэрлэл, соёлын хэм хэмжээ гэсэн зүйлийг 11 оноо байсан. Сайн бацгаана. Намайг ангараа хөвгтө цаагаад гэдэг. Би Тэмүүж урлагийн сургуулийн 12-ын Б-ийн сурагч. Манай анги нийгмийн хичээл дээрээ соёл гэдэг сэдвийг үзэж байна. Бүгдээрээ хичээлийн дараа уулзцаая. Өдрийн мэнд манай хичээл завсарлаа. Одоо бид бүгд дээшээ дотор барилгаагаа гарцгааж шинэ жилийнхаа урлагийн намрыг бэлтгэж байна. Манай найз Билгүүтэй манай ангийн урлагийн хамгийн шилдэг сурагч байгаа. Тэгээ бид үзэг одоо дууд болж үзүүлнэ. Энэ сургуульд орж 6 жил сурч байгаа. Анх 7 дугаар ангидаа энэ сургуульд орж ирж байсан. Манай аав цэргийн хүн байдаг. Тэгээд манай өвөө бас цагдаагийн хүн байсан. Анх манай аав 2 3 дугаар ангид байхад ийм цэргийн сургууль байдаг. Минийхөө орно шүү гэж ер нь нэлээ хэлжсэн. Аа маань гой хувц хүмүүсүүд явахт нь хараад бас ийм хүн болно гэж бодож энэ сургуулийг зорж очсон. Хамгийн ихний өдөр ах маань намайг хөргөж ирж байсан. Яг ангидаа суухад хэд хүүхдүүдтэй энэ яаж шинэ найзтай болох. Тэрнээс гадна дотор байранд ороод найз нөхөдгөө эхэндээ жоохон хэцүү байсан. Явандаа ингээд найз нөхөдтэй болоод ирсээр байгаа. Одоо бид бүгд манай сургуулийн 3 давхар буюу манай хөдөө орон нутгийн хүүхдүүд болон алсласан зөрөгт байдаг хүүхдүүдийн маань байдаг дотор байранд ороод ирсэн байна. Бид одоо энэ шинэ жилийнхаа үйл ажиллагааны юмаа бэлтгэж байна. За эхлэе. Госох сэтгэлийн бороод найз минь дурсамжийг минь сануулan ирэж анх орчиход жоохон байсан болохоор дотор байранда байрладаг байсан. Тэгээд гэрээ их жоохон хаяа сандаг байсан. Үеийн найзууд маань хамт сурж биеиндээ тусаж дэмжиж суралцж ирсэн. Тийм болохоор ер нь зүү зүйл ер нь жоохон хомсос. Их орон минь амгалан байна. Эрцэргүүд алхаад марш их орныхон төлөө үсгиймэн чиний төлөө халуун ам зүрхэндээ чин зорилгоо хадгалж аюул бүхнийг сөрсөө нар мандах зүг алхан аз жаргалтай амьдрал минь маргаши охтна. Ер нь ингэж болж боломж юм шүү. Чи энэ дууныхаа тухай талаар бидэрт ярьж өгөөч. Энэхүү дуу маань төрийн засгийн болон бүх хууль зохиолт байгууллагын маань бүгднийх нь мэддэг сэтгэл зүрхэнд гал дүлийг асааж өгдөг дуу байгаа. Энэ үеэрээ нэг үе найз нөхдийн хамтарсан одоо энэ ингээд бид ингээд дуудаа суугаад ер нь хамгийн их бидний ингээд сэтгэл зүрхэнд ингээд омогшуулдаг дуу гэж хэлж болно. Тийм учраас энэ шинэ жилдээ энэ дуугаа оруулсан байгаа.
За бид хэдий одоо урлагийн үзлэг бэлдэх цаг маань одоо болсон байна. Одоо өглөө бид өглөө нэгдэлт гэж хийдэг. Одоо өдрийн нэгдэлтийн маань цаг одоо ер нь нэлээд төгсөн байна. Одоо Нэгдэх цаг болсон гараж игсэн. жоохон байхдаа ер нь айгүй олон мэрэгчлэлтэй болно гэж боддог. Анх ер нь хүүхд болгоно л ер нь компани захирал болно гэж боддог. Тэгээл тэрний дараа Queen гэдэг нэг Google-ийн кино үзчихээд уралдааны машин жолоодог хүн болно гэж боддог байсан. Тэгээд дараа нь ээжигээ харчаад ер нь эмч сувлэгч болд юм уу гэж бас их боддог байсан. Тэгээл аавгаа харсараагаа цэргийн хүн болно доо гэж бодсоор энэ сургуульд орчихсон. 12 дугаар ингээд өгсөө дээд сургуульд орохдоо цэргийн сургуульд механик инженер тал руугаа сурна гэж боддог. Хөнгө атлетикаараа бас цэргээр их олон амжилт гаргана гэж боддог. Үндэсний Батлан Монголын сургуулийн харьяа Төмөж өрлөг сургууль гэж явдаг. Ерөнхий боловсролын сургууль. Илүү зүйл гэвэл мэргэжилтийн бэлтгэл бас тэгээд дотор байр гэдэг зүйл илүү нэмэлтээр байдаг болохоор арай илүү өөр. Наадсах нь хувийн зохион байгуулалт, төсвөр хатуужил, хүнтэй нөхөрлөх арай цэргийн гэдэг болохоор арай илүү байна. Манай сургууль бол бага ангиас л гэж байгаа нь төсвөр хатуужил, хувь хүнийг ер нь бие хаан дээр нэлээд суурилж, чирэг байлгах үүднээс бас тэгээд ирээдүйн ер нь генералуудыг ер нь бэлтгэх зорилгоор гэж би ойлгодог. Одоо бид нар манай өдрийн нэгдлээр авах гэж байна. Өдрийн нэгдлэлтний яадаг утгатай гэх бол манай сурагчид 500 гаруй манай сургууль 500 гаруй сурагчтай учраас хүүхдүүдийгээ бүртгэж тэгээ нэгдсэн журмаар тарах хэрэгтэй байдаг. Одоо манай гараж гисгэж байна. Манай сургууль өглөө 7:40-д нэгдэлт хийдэг, өглөөний нэгдэлт. Тэгээд нэгдэлтээ дуусны дараа 8:30-аас үндсэн хичээл маань ороод 1:45-д завсарладаг. 1:45-д хичээл завсарны дараа өдрийн нэгдэлт яваад өдрийн нэгдэлтийн дараа зэрэгцлийн бэлтгэл гэж тусдаа цагаас 2 цагийн бэлтгэл хийдэг. Би зүүсэн мөрцөө өөрөө хүндэтгэн. Би Монгол хүүхдүүдийн мандайлагч. Агар зэрэгч Чиндоо зооногийн хичээлийн сүүлчийн өдөр амарч явах хугацаанд аюулгүй байдлаас агнаа. Сургуулийн 4 дахь хувцастай гадуур явахгүй. Хөдөө орон нутг руу явахгүй. Ойлгоо. За би өвчгөө сурч байна уу? Асуух зүйл байна уу? За болно. За анги дараар. Агав. За дотор орныхоо хоолндоо бусдын анги дараар аваад автобус ороонд суулгаарай. Тэгэрэй. Бараа. Хамгийн анхны ковид гарсан тэр жил хөл хорой тогтоод жоохон жин нэмээд жоохон фондах тал руугаа хардсан. Дараа жил нь болохоор цэргийн сургуульд орсон болохоор үеийн хүмүүс маань айгүй
гоё бие хайтай байсан болохоор тэр хүүхдүүд ч болно гэж зориод гэртээ ер нь нэлээд бэлтгэл сургууль дасгал хийж яг дасгал хөдөлгөөн хийгээд тэр жил орж ирээд би 10 см өссөн байсан. Сургууль дээр манай багш хэмжилтийн дэвтэр гэж гаргалтай. Тэрэн дээр өндөр үзэж хахад өмнө жил 158 байсан. Тэгээд амраад 108 дугаар ангида орж ирээд тэгэхэд би 168 болцсон байсан. Тэгээд хөл хорой дуусны дараа манай биеийн тавирын багш маань манай ангийнхныг хөл өмгийн талбайд гүйлтийн сорил аваад тэгээд тэр сорил дээр дасгал сургуульд тэр өвөл тэр хөл хоройн дээр сайн хийжсэн болохоор ч юм уу нэлээ ер нь цайлж нэлээ хурдан гүгээд орж ирж байсан багш маань тэр үеэс хойш намайг хөнгөтлөөр хичээлж үзэх үгээд тэгээд сонирхоод үзэрэй гэд тэгээд би бэлтгэл сургуультанд нь ороод 2-3 тэмцээнд орсны дараа багш маань намайг яг мэрэгжлийн үнэлгээнд явуулъя гэд тэгээд алдар спорт орооны уянгаа багш руу маань явуулчихсан. Чигээрээ. Манай сургууль тиймэрхүү дээрлэхэлт гэдэг зүйл байхгүй. Зөвхөн дээд ангийн ахын доод ангийн дүүдээ ингэдэг гэж шаардлага бол тавих юм зөнтэй байдаг. Мэдгүй байгаа зүйлийн дүүдээ тусалж зааж тэр дүүнэр маань цаашаа доошоо доод ангийн дүүнэртээ зааж ингэж явдаг байна. Манай хувцас ер нь янзлахтаа жижиг товч тэдэн сантиметрийн зөрүүтэй тэр цолны ийм тэмдэгнүүдийг тэдэн сантиметрийн зөрүүтэй байдаг. Яг тэр болгоныг ер нь амар айгүй нэгтэр нь янзалж ер нь хийдэг болохоор ер нь аавас жоохон нэгт жоохон тиймэрхүү зангийн ер нь авсан гэж боддог. Ер нь харсаар хагаад бид бүгдийн өдрийн нэгтэл дууссан байна. Одоо бид бүгд жагсаалын дугаа дуулаад тарцгааж байна. Бид бүгд хичээлээ тараад сургалт амжаандаа яваад бэлтгэлтэй хүүхдүүд нь бэлтгэлтэй явна. Би миний хувьд алдар спорт хороонд хөнгө атлетикийн бэлтгэл хийдэг болохоор бэлтгэл рүү явцгаана явна. Лаад орш Торг энэ сургуульд ороод төрийн талбайны өдөрлөгт ер нь алхсныхаа дараа айгуу тийм гоё мэдрэмж авч ирсэн. Үеийн хүмүүс маань иймэрхүү боломж олдоогүй байхад би энд ах нартайгаа дүүнэртэйгээ чагсаалт алхаад явж гинэ гэд айгуу тэр үед айгуу их бахархажсэн. Ордрол Үрдийн дурсамж Чигээрээ. Тэмүүжин өрлөг сургуулида мэдээж мардах вэ. Хөнгө атлетикаараа 2024 онд анх өсөр үе улсаар болж ирсэн. Тэр үед анх бодохдоо ер нь хэрвээ энэ сургуульд ороогүй байсан бол би одоо хөнгөнөр хичээлээ байж авах байсан баг. Ерөнхийдөө ямар хүн болцсон байх болоо гэж ер нь их өөртөө их эргэлздэг байсан. Хөнгө атлетик нь өөрөө маш олон төрөлтэй. 100 м, 200 м, 60 гэхээр ойрын зайны төрөл болчихно. Ерөнхийдөө нэлээд хурдтай тесрэлттэй байж байгаа. 400, 800, 500 болохоор дундын зай гэж байна. 5000, 10,000, 21 км, 42 км нь болохоор хоолын зай болчих. 42 км-ээс дээшлэх юм бол хит хоолын марафон гэдээ явчихна. 21 км-ийг болохоор хагас марафон гэдэг, 42 км-ийг болохоор бүтэн марафон. Зөвхөн марафон гэдэг яадаг. Үүн дээрээс нэмээд уртын хараал, 3 хараал, өндрийн хараалт гэсэн хараалтын төрлүүд байдаг. Мөн дээрээс нэмээд жад шийдэл, бөөрөнцөг шийдэл гэх мэт бас зөндөө байгаа. Энэ бүгдийг нийлүүлснээр хөнгө атлетикийн спорт гэж нэг спорт болж явж байгаа. Би 800, 500, 5000 метрт гүйдэг. Тэр нь дундын зайд орно.
Дундын зайд гүйхвэл ер нь дээшигээ 5,000 м, 10,000 м, 21 км гүйхэд ер нь их суур болж өгдөг гэж би боддог. Ер нь нэлээд төсвөртэй бас тэгээд хурдтай ер нь байж ер нь энэ зайд гүнэ гэж би ойлгодог. Хамгийн их төсвөр төвчээр хоёр тэмцээн яг санаанд орж байна. Монголд болж исэн тэмцээн. Монгол дуурхтны хүүхдээ 10 дугаар их наадам гээд бүрээд Монгол өвөр Монгол гэсэн 3 улсын хамтарсан тэмцээн байдаг. Тэр тэмцээн дээр 5,000 м зайд гүйж байхдаа төрүүлж өөрөө гарч темпо авч яваад нэлээд зай авчаад амар ядраад цанг татаад яг тэр үед зогсчмаар санагдаад болохгүй байсан. Дунжингаа бэлтгэл хийсэн, энэ хүртэл бэлтгэл хийсэн яг бүх хугацаа бас тэгээд ер нь өөрийнхөө зорилгыг бодоод ер нь темпо унгаасан чамаагүй тэгээд гүрээсрээ барианд орж алтан медаль авчихсан бэ. Сард болдог. Азийн U20 насны Азийн аварга шалралт тэмцээнд 5,000 м зайд гүйхтэй эхлээд гараанаас гараад Солонгос болон Хонконгийн тавьчтай хамт явж байсан. Сүүлийн 5 тойрог болж байхад бороо орсон. Хамаг юм ороод зам хүртэл 90 минут нэлээд устаа болоод сүүлийн нэг тойрог дээр би цаатлын 300 м дээрээс буруу талаараа жоохон дайраад Хонконгийн тавьчинд зам шахуулаад тэгээд яг хойноос нь дайрсараад 1 секундын ардаас хүрэл болоос атгаад болчихсон. Ер нь тэмцээн тэр гүйл дуусаад ер нь их харамссан. Нэлээ өөртөө бас дүгнэлт хийсэн. Дараагийн удаа энэ алдаагаа давтахгүй гэж нэлээд бодож байгаа. Таал авч чадаагүй ч гэсэн ер нь өөрөө хувийн дээд амжилтыг эвдсэн. Нэг талаараа арай баярламар зүйл гэх юм уу та. Олон улсын тэмцээнд орж байхдаа ер нь Монголоо л ер нь их бодож байдаг. Тэмцээнд муу оролцвол одоо манай улсыг одоо муу хэлнэ одоо тийм учраас одоо би хичих ёстой гэх мэт зүйлсийг ер нь их бодож өнгөдөг. Ирээдүйд би хөнгөлөлтөөр тууштай хичээлж Монголдоо болон Азиудаа ер нь сайн амжилт гаргаж рекорд хийнэ гэж ер нь зорж бэлтгэлээдэг. Спортын орон дээр хөнгөлөлтийн бэлтгэл маань одоо явагдаж байна. Би энэхүү спортоор 4 дахь жилдээ хичээлж байгаа. 8 дугаар ангиас анх хойш хичээлсэн. Хичээлж эхэлснээс хойш улсын аварга бол Улаанбаатар марафон. Ер нь өөрийнхөө хэмжээнд ер нь чадхаараасаа оролцож ирсэн. Одоо хэдүүлээ манай багийнхан дээр очиж танилцгаая. Манай ахыг Мөнгөүй гэдэг бит хоёр хөнгөлөлт хэрэгчлээд 3 жил болж байгаа. Сүүлд ч хоёулаа ямар тэмцээнд орлоо байгаа. Сүүлд одоо саяхан 9 сард Зүүн Азийн U20 аврах шалралт тэмцээнд амжилттай орж ирсэн байгаа. Одоо гурлаа одоо энэс бид хоёроос хад нэг хүүхэд байгаа. Тэгээд гурлаа тэнд амжилттай орж ирсэн. Одоо тэгээд дараа жилийн зорилго маань 5 сарын U20-ийн Азийн аврах шалруулах гээд арай том тэмцээн одоо Хонконгд цогц байгуулагдаж байгаа. Одоо тэнд дараа жил зорж байна да. Тийш одоо бэлтгэлээс яаж байгаа бид хоёр одоо бэлтгэлийнхаа ах нартай бэлтгэлийнхаа найзтай бидэд Хонконг руу ингэж зорж байгаа. Танацгаано намайг их чахлан гэдгээ. Би одоо хөнгөлөлтийн спортоор хичээлээд 2 жил болж байна. Энэ спортоор хичээлхийн хамгийн гоё зүйл нь өөрийгөө даван талах мөн чанартай оршдог юм шиг надад санагддаг. Бид хоёр хамгийн сүүлд Бүхартмны спорткад цугаарлалцсан.
Тэр тэмцээнд манай найз маань 100 м-т оролцсон. Би болохоор 800 м-т оролцсон. Үүнээс гадна бид хоёр хүүхдийн наадамд хамтдаа оролцож бас олон амжилттай хамт гаргасан. Одоо бүгд манай бэлтгэлийн эмэгтэй тамирчид очсон. Сайн уу? Намайг оюун тоглох гэдэг. Би алдар спортны тамирчин байгаа. Спортоор хичээлэх нь өөрөө хэцүү байдаг. Хүмүүс ингэж бодохдоо эмэгтэй хүнийг ингэж өөрсдөөс нь хамаагүй сул дорой гэж боддог. Харин спортоор хичээлсэн хүмүүс бол жирийн эрэгтэй хүнээс бол хав хамаагүй байлаг. Тийм болохоор ер нь өөрийнхөө ийм насны хүүхдүүдэд хандаж хэлэхэд ер нь спортоор хичээлэх нь хамгийн сайн шүү гэж хэлэхээр байна. Бэлтгэл маань үргэлж тусалж дэмжиж байдаг. Бэлтгэлийн найз нөхөд ах эгч нар алдааг мань засаж зааж зөвлөж байдаг. Бэлтгэлийн багш нартай болон алдар спорт органы дасгалжуулагч Буянгаагчтай маш их баярлалаа. Өнөөдрийн маань бэлтгэл дуслаа. Миний хичээлийн дараах үйл ажиллагаатай танилцсан та бүхэндээ баярлалаа. Үеийнхээ болон дүүнэртэй хандаж хэлэхэд ирээдүйд ямар нэг спортоор хичээллээрээ спортоор хичээлснээрээ төсвөр хатуужилтай бие чин чигээрийг өвтгөх хүн болно. Уриалж байна. Баярлалаа.